Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний орон нутгах нээлт Дархан уул аймагт туллоо. Энэ арга хэмжээний үеэр улсын хурлаас судалсан хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга зам, иргэдийн оролцоо, сан сэтгэлийг сонсож хэлэлцүүлэг өрнүүллээ. Дархан уул аймаг нь улсын үр тарианы ургацын 4.2%, төмсний ургацын 4.4%, хүнсний ногооны ургацын 17.6%-ыг хангахын зэрэгцээ. Хуран авсан ургац нь аймгийнхаа хүн амын хэрэгцээт үр тариагаар 100%, төмсөөр 1.7 дахин их, хүнсний ногоогоор 1.6 дахин хангадаг гол хүнс үйлдвэрлэгч аймаг юм. 2022 онд Дархан уул аймгийн нийт 46.5 мянган тонн ургац хуран авахар зорион ажиллаж байна. Дархан уул аймаг маань 4 бүлэг 34 ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Мал аж ахуйн чиглэлээр, газар трейдингийн чиглэлээр, хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр 4 бүлэг 34 ажлыг 2027 он хүртэл хийхээр төлөвлөсөн байна. За ер нь Дархан бол одоо нодлонгоос хойш бэлтгэл ажлаа нэлээд хангацсан техник үйлчлэгээний дундын төвийг бол байгуулсан юм байна. За Дархан уул аймгийн хувьд хүнс үйлдвэрлэгч гол цөм бүс нутгийн хэмжээнд бас тооцогдож ярддаг. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгалд нэгдэхийн тулд бид бол нэгдүгээрт газар ашиглалтыг сайжруулах, энэ атар газруудыг нэмж ашиглахын бололцоо байгааг гаргасан. Дархан уул аймгийн хэмжээнд нийтдээ 5000 орчим га газрыг шинээр эргэлтэнд оруулах боломж байна гэдгээ судалж тооцож хөрсний нарийн шинжилгээнүүдийг авсан. Цаашид газар тариалангийн салбарт тариалангийн талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах, эрчимцэн газар тариалан эрчимчсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, хүн амыг хүнсний ногоогоор жилийн 4 улирлын турш тогтвортой хангах, хүлэмжийн цогцлбор бий болгох, зөөрийн аж ахуйг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Тэгвэл Сэлэнг аймаг нь улсын хэрэгцээт үр тарианы 50%, төмсний 28%, хүнсний ногооны 30%-ыг дангаар хангадаг. Жил дунджаар 174-өөс 196 мянган га талбай үр тариа тижэл, тосны ургамал төмс, хүнсний ногоо тариалж 120-оос 130 мянган га талбайд уранш бэлтгэж 200-аас 250 мянган тонн ургац хуран авдаг. 2022 оны хаврын тариалтаар нийт 337 аж ахуй нэгж 2450 эргэн 204 мянган га талбайд үр тариа төмс хүнсний ногоог тариалсан байна. Санаачилж байгаа хүнсний аюулгүй байдал тэр модны хүрээнд бол нэлээд голлох аймагуудын нэг байгаа. За Сэлэнг аймаг маань өнөөдөр Монгол улс жишээтэй 300 мянган тонн бодоо хэрэглэдэг бол 150 гаруй мянган тонн буюу 50% нь Сэлэнг аймагт ангаар хангаж байгаа. Хүнсний ногооны бол 30% хангаж байгаа. За мөн дээрээс нь тэр модон дээр бол манай аймаг нийлүүлэгч аймаг болохоор зарласан байгаа. Ерөнхийлөгчийн уриалгыг гаргаснаас хойш манай сэлэнгчүүд маань бол 24.5 сая модтой болсон байна. Энэ бол бас ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж нийлүүлэгч аймаг болох уриалгаа дэмжиж ажиллаж байгаа манай иргэдийн маань одоо хийж байгаа үйл ажиллагаа эхлэл гэж бодож байна. Сэлэнг аймгийн тэр мод үндэсний хөдөлгөөний хүрээнд нийлүүлэгч аймаг болох зорилттой ажиллаж байгаа бол хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг манлайлж үр дүнтэй ажиллах зорилт дэвшүүлжээ. Тус аймаг зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ гадны улс орнууд руу экспортлох боломжийг эрэлхийлэн ажиллаж байна.